За Дорногов аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэртээр яг Монгол хүний хөдөлмөр мөнгө хөрөнгөөр шийдэгдэж бүтээн босгосон 30 кВт-ийн нарны станц бол энэ бүс нутагт тэр дундаа Монгол орны хамгийн томоохон бомб замун утсам Дорногов бүс нутгийг хангахад маш их хувь нэмрээ оруулж байгаа. Энэ станц байгуулагдсанараа төвийн эрчим хүч багнуураас наашаа хангагдж байгаа манай эрчим хүчний доголдол за мөн эрчим хүчний гинтийн тасалдал аливаа асуудал гарахад бол эднийхээс бол одоо шууд нийлүүлдэг. Мөн одоо Монгол улсын хамгийн томоохон бомб, олон улсын бомб, замун сумын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангахад энэ станц ажилтнанд орсноор үр өгөөж өгч эхэлсэн. Үүнийгч манай замуудынхан бол хүртээд явж байгаа. Жишээ нь өнгөрсөн жилийн Идрисийн өвтөнд Багнуур зүүн улсын төвийн шугамд гэмтэл гарч 72 цаг гаруй 70 гаруй цаг гэмтлийн үйл ажиллагаа үргэлжилсэн засварлах гэж тэр хооронд замун сумын хөлдөх аюулаас яа харахгүй энэ компаниуд аварсан. Энэ өөр дөрөө батарей үсгүүр хураагууртай. Тэгээ тэр хураагуураа сумыг одоо тийчээр хангаж байна. Тэр цагаас хойш одоо замун сумыг 100 гаруй цаг хангасан өнөөдрийн байдлаар. Тэгэхээр ер нь одоо эрчим хүчний найдвартай их усрал замун суманд энэ замууд бомб хотод бол бий болчлоо гэж байгаа. Энэ нэгөр илүү ачаал бүгдэлтэй гэж үзэж байгаа.